15-minute city. Дэлхийн хотууд автомашинаас татгалзаж, эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлсэн 15 минутын хот санаачлагыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж ирээдүгөө зураглаж байна. Парис, Лондон, Барселона, Мельбурн, Сингапур, Шанхай гээд дэлхийн олон хотууд автомашин бус хүнд зориулсан иргэндээ ээлтэй орчин үеийн хотын амьдралыг бий болгохыг зорж байна. 15 минутын хот санаачлагыг бодит ажил болгосон дэлхийн хотуудтай танилцахын өмнө 15 минутын хотын тухай товч ойлголтыг танд хүргье. Та 15 минутын дотор өдөр тутмын хэрэгцээд ажил үйлчилгээг авах боломжтой хотод амьдрахыг хүсэж байна уу? Сургууль, цэцэрлэгт, хүүхдээ хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хүнсний дэлгүүр, худалдааны төв орох, ажилдаа явах, фитнес клубт хичээллэхийн тулд дүүрэг дамжиж хол зам туулах шаардлагагүй болжээ. Ундаг дугуйгаар эсвэл явган алхаад зорьсон газар та 15 минутын дотор очдог зохион байгуулалттай эмхцэгцтэй хотыг дэлхийн улсууд бий болгож байна. Үүнийг 15 минутын хот гэж нэрлэж байна. Хотын амьдралын энэхүү шинэ хэм маяг авто замын төвжирэлд үнэтэй цагаа үрдэг явдлыг үгүй болгож, машины дуу чимээний болон агаар орчны бохирдлыг багасгаж байна. Иргэн төвтэй ногоон хот дэлхийн хотуудын хөгжлийн шиг хандлага хэдийн болжээ. 15 минутын хот концепцийг хэрэгжүүлсэн анхдагчийн нэг Барселона. Испани улсын 2 дахь том хот Барселона. 1.6 сая орчим иргэнтэй энэ хот 2016 оноос 15 минутын хот санаачлагыг туршиж супер блокууд хөтөлбөрийн хүрээнд хотоо хэсэгчлэн дахин төлөвлөж, явган зорчигч дугуйчдад илүү тав тухтай аюулгүй орчин бүрдүүлж эхэлжээ. Тодорхойлбол автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, явган хүний болон дугуйн замыг нэмэгдүүлж, автомашингүй гудамж талбайг бий болгожээ. Ингэхдээ хотын оршин суугчдад гэрээсээ гараад 15 минутын дотор хүүхдээс сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлэх, спортоор хичээллэх, цэцэрлэгт хүрээлэнд амрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнийг дагсан ажлын байрууд ч бий болжээ. Хүний анхдагч хэрэгцээнүүд гэрт нь ойртсноор автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол, дуу чимээ, төгжрөл зэрэг асуудал толгойн өвчин байгаа болжээ. Enter the Superblock. Суперблокууд хөтөлбөр хэрэгжсэн байршлуудад нийтийн эзэмшлийн гудамж талбайн хэмжээ 45%-аас 75% болж нэмэгджээ. Автомашины хөдөлгөөн маш багуулсан тул орчны чимээ шууган буурсан байна. Мөн агаар дахь азотын эслийн ялгарл 42%-аар, тоосон цэцрийн бохирдол 38%-аар буурсан зэрэг гайхалтай үр дүн үзүүлсэн байна. Хотын иргэд машинаас татгалзаж гудамж талбайгаар явгнаар болон дугуйгаар явах хүмүүсийн тоо нэмэгдсэн нь худалдаа үйлчилгээний салбарт сэргэлт авчирч хотын эдийн засаг, бизнес эрхлэгчдийн ашиг орлогод эерэг өөрчлөлтүүд гарчээ. Хотын амьдралын энэ шинэ хэм маягийг оршин суугчид дэмжснээр Барселона хот 15 минутын хот санаачлагыг амжилттай хэрэгжүүлсэн анхдагч томоохон жишг хотуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болжээ. Paris is famous for its food, museums and landmarks. But ухаалаг хотуудын хөгжлийн жишг Парис. Дэлхийн соёл урлагийн төв хэмээн нэрлэгддэг Францын нийслэл Парис хотод 2020 оноос 15 минутын хот концепц хэрэгжиж эхэлсэн. Парис хотын захирагч нь Ан Идалго Парисыг алхах, дуугаар явхад тохиромжтой ногоон хот болон өөрчлөн гэж амласнаар парисчууд хотын шинэ амьдралын хэм маягтай болсон юм. Парисыг 15 минутын хот болгох ажлын хүрээнд үндсэн 5 зорилтыг дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт автозамын ачааллыг бууруулж машины тоог хязгаарласан байна. Хоёрдугаарт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэрлэгт хүрээлэн тоглоомын талбай бүхий амрах орчныг бүрдүүлжээ. Гуравдугаарт метро болон автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж өгсөн байна. Дөрөвдүгээрт хотын оршин суугчид явгнаар болон дугуйгаар явах боломжтой замыг шинээр байгуулж автомашингүй гудамжуудыг бий болгожээ. Тавдугаарт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор спорт зал, фитнес клуб, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ресторан, кофе шоп,
кафе, худалдааны төв зэрэг үйлчилгээний газруудыг хороолол дотор байгуулж, гэртээ нойртуулах ажлуудыг хийжээ. Ингэж Парис хотын иргэдийн өдөр тутамдаа хийдэг зүйлс хэрэгцээт үйлчилгээнүүд 15 минутын зайд гэрт нь ойртсон байна. What is a 15-minute city? Парисын иргэдийн дунд алхаж дугуй унаж эрүүл мэндэд анхаарах нь хотын шинэ мод болжээ. Dès 2001, on s'est engagé. Бид моднуудыг хайчилж тайрч байгаа нь гэтэл үүнийг хийхийн тулд Парис хотыг дахин зохион байгуулах зүй ёсны шаардлага тулгарсан. Үүний зэрэгцээ 2024 оны Парисын зуны олимпийг зохион байгуулахдаа Франц улс 15 минутын хот санаачилгын гол үзэл санааг мөн л баримталсан. Тухайлбал олимпийн наадам үзэж Парис хотоор аялахдаа нийтийн тээврээр зорчих, дугуй, скутер унах, алхахыг жуулчдад санд болгосон байдаг. Мөн жуулчдад хэрэгцээд бүх үйлчилгээг ойр байлгахад чиглэсэн зохион байгуулалтыг хийсэн юм. Олимпийн өдрүүдэд Парис хот 11.5 сая жуулчин хүлээж авсан бөгөөд 15 минутын хот санаачилгааг хэрэгжүүлсний үр дүнд түгжирлээс сэргийлж чаджээ. Ухаалаг 10 минутын хот байгуулах Сингапурын амбиц. Аз тэвд 15 минутын хот санаачилгааг тун амжилттай хэрэгжүүлэх улс бол Сингапур. Гэхдээ Сингапурын амбиц илүү том. Тэд 15 бус 10 минутанд оршин суугчид нь өдөр тутмын үндсэн хэрэгцээг хангадаг иргэндээ бүх төрлийн үйлчилгээг ойртуулсан хотыг бий болгохыг зорж байна. Сингапурын ухаалаг 10 минутын хот байгуулах гол үзэл санаа нь технологийн дэвшил дээр суурилсан байдаг. Тухайлбал төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг хотын оршин суугчдад бүрдүүлж өгсөн. Гар утас, компьютер ашиглаж төрийн бүхий л үйлчилгээг авдаг болсон нь иргэдийн цагийг хэмнэхээс гадна төрийн байгууллагууд руу чиглэсэн замын хөдөлгөөний ачааллыг багасгаж түгжирлийг бууруулжээ. Мөн Сингапур нийтийн тээврийн системээ автоматжуулж жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Автобусны чиглэл болон метроны шугамуудыг нэмэгдүүлж хүртээмжийг сайжруулснаар гадна түрээсийн цахилгаан дугуй, скутерийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Үүнийг дагаад автомашины хэрэглээ буурч эхэлжээ. Сингапурын барилгуудад шинэ технологи шингэсэн байдаг. Нарны эрчим хүчийг ашигладаг, дулаан хадгалах, ус хэмнэх, ногоон барилгын стандартыг нэвтрүүлсэн барилга. Орон сууцууд Сингапурт баригдаж байна. Орон сууцны хороолол барихтаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, ажлын байраар ашиглах офисыг барилгуудыг 10 минутын зайд төлөвлөж эмх цэгцтэй хотыг тэд байгуулж байна. Singapore. 10 минутын ухаалаг хот байгуулах Сингапурын амбиц Азад үлгэр жишээ болж, тэвийн улс орнууд нь тэдний сайн туршлагыг судалж байна. Канадын хамгийн том хот Торонто 15 минутын хот болно. 3.2 сая хүн амтай Торонто хотод 2020 оноос дэлхийн олон хотын хөгжлийн загвар болоод буй 15 минутын хот санаачлаг хэрэгжиж болсон. Торонто хот түгжрэл агаарын бохирлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор 15 минутын хот байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Хотын удирдлагууд оршин суугчдаа машин хэрэглэхээс зайлсхийж, алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчихыг уриалж, тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийгээд байна. Тухайлбал бага сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдээ сургуульд хүргэж өгөхийн тулд эцэг эхчүүд өдөр бүр автомашин ундаг байдлыг өөрчлөхийг эрмэлзжээ. Ингэхдээ хорооллуудын ойр орчимд бага сургууль байгуулах ажлыг хийсэн байна. Хамгийн сүүлийн үеийн дүн мэдээгээр Торонто хот 500 орчим бага сургуультай болж, хотын оршин суугчид 15 минутын зайд алхаж эсвэл дугуйгаар яваад хүүхдээ сургуульд хүргэж өгдөг бас авдаг болжээ. Дэлхийн олон хотод өөр өөрийн онцлогтой хэрэгжиж буй 15 минутын хот санаачлага хотын иргэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрөх ёсгүй байсан ч хүлээн зөвшөөрч ирсэн цаг хугацааны гажуудлыг засаж байна. Хотын иргэдийн өдөр тутамдаа авахыг хүсдэг үйлчилгээнүүд хол зайтай, эмх цэгцгүй төлөвлөгдснөөс замын түгжрэлд үнэт цагаа барсаар байх гэж юу? Хотын зохион байгуулалтыг өөрчилж, цементийн ширэнгэнд автозам хэрсэн хотод бус ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий эрүүл амьдралыг хэвшилтэй, аюулгүй, орчны бохирдолгүй, эко хотын амьдралыг бий болгохыг дэлхийн улс орнууд зорж байна. The 15-minute city.